Олон түвшний уулзвар төсөл. Олон түвшний уулзвар төслийг 2025-аас 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төслийн зорилго нь авто замын сүлжээний бүтцийг сайжруулах, уулзвруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Төслийг 5 байршилд хэрэгжүүлнэ. Баянзүрх дүүрэг офицеруудын уулзвар, Хангуул дүүрэг механик инженер техникийн сургуулийн уулзвар, Согны хархан дүүрэг Монсын уулзвар, Хангуул дүүрэг наадамчдын зам дээрх явган хүний гүүрэн байгууламж, Баянзүрх дүүрэг нарт хотхны зүүн талд байрлах үерийн далан дээрх гүүрэн байгууламжууд юм. Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатарын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1% нэмэгдэж, төвжирлийн түвшин мэдэгдэхүйц буурна. Олон түвшний уулзвар төсөл нь Улаанбаатарын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэх ач холбогдолтой.